гаралтай маргашин биологийн түнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж хөдөлмөрчдийн одоо өргөн байснаас хойш 3 жил гаруй хугацаа боллоо. Тэгээ энэ хугацаанд бол зөвлөх хэмжээний хувьд нэг 9000 орчим хүнтэй утсаар болон биеэр уулзаж одоо энэ багшнаа хэрэглэх талаар зөвлөсөн байх юм аа. Тэгэхээр тэргэлсэн хүмүүсийн одоо үр дүнгээс авч үзэх юм бол одоо хүмүүс их хэдэн төрлийн одоо тодорхой үр дүнд одоо их олон одоо хүмүүс хүрсэн байдаг. За жишээлбэл хоолны шингэцэг сайжирсан байдаг. Ходоодны хорсох зовир арилсан, өтгөн хадах одоо байдал хэвийн болсон, нойрондоо их сайн болсон, удаан хугацааны хэрэглээний дараа артериэл дарал тогтоож ирж байгаа. Тэгээ тамир тэнхээ сууж бие хөнгөрсөн, ханиа том шуухнаа хүрэх явдал нь одоо их багассан. Тэгээд астмтай хүмүүс болон бронхиттэй хүмүүс бас ялангуяа харьцлын гаралтай юм хүмүүс ууж хэрэглээд бас тодорхой хэмжээний үр дүнтэй үеийн мөчний одоо өвдөлт буурах, ясны янгинж одоо мэдээллийн гаралтай тийм одоо шархиж өвдөх энэ өвдөлтүүд маш их дарагдлаа гэж ингэж ярьж байдаг. Бас ясны болон зөөлөн эдийн гэмтэл авсан хүмүүс одоо маш хурдан хугацаанд одоо ясны бороолох, одоо бие сайжрах ийм явдлууд их ажиглагдаж байгаа. За тэгээ элэгний зээ вирустэй хүмүүс вирусын тоон цөөрөх, алаад цэцэдийн шинжилгээ нь одоо илэрхий сайжирсан ийм үр дүнгууд байдаг. Тэгээд зөвлөгөөний дагуу яг одоо хоол идэвхлэн бариад, сахарын хаймыг уугаад, ёс гормоор нууж байгаа ийм хүмүүст бол бас сахар уурах тохиолдол бас цөөн биш байдгийн. Тэгээ элэгний ялангуяа архаг өрөвсөлтөө янз бүрийн гаралтай тийм ээ, архины гаралтай байж болно, хордлогын гаралтай байж болно, төрөл бүрийн тийм архаг калибрийн гепатиттай ийм хүмүүст их үр дүн сайтай байдаг юм аа. Түүнээс гадна бас ангийн одоо гаралтай тийм ээ, ревматизмын гаралтай ийм үе мөчний өрөвсөлттэй ийм хүмүүс бас их сайхан одоо үр дүнтэй байна гэж ингэж ярьж байдаг. За сүүлийн үед бол хүнд металлын хордлоготой, агаарын бохирдолтой өвлийн ийм одоо тогтгоны үеэр одоо шинжилгээнүүдээр хүнд металлын хэд хэдэн хүнд металлын хордлоготой хүмүүсүүд бас 2-3 курс уусны дараа хүнд металлын хордлого нь одоо цөөрөх, багасах, зарим бүр хордлого болох иймнүүд одоо шинжилгээтэйгээр уусан хяналтанд байж уусан хүмүүс дотор ажиглагдаж байгаа. За тэгээд харьцлын гаралтай бас өвчнүүд дарагдах, ялангуяа урд мөлийн тоосны харьцалтай хүмүүс одоо өгтөж ууснараа одоо бас их арслан хөнгөн эсвэл харьцуулахгүй байх ийм тохиолдлууд их байдаг. За тэгээд шинжилгээтэйгээр одоо хяналтанд орж уусан нэг 100 хүмүүс байдаг л да. Эдгээр дотор юу ажигладаг гэдэг хүн металлын одоо хорлого их басны цусны элементүүд сайхан хөдөлгөждөг. Эдис бодисын одоо хамжууд бас сайн дээшилдэг. Их хүчлэнгээ тийм тодорхой үр дүн одоо тэмдэглэж одоо бид нарт ажиглаж гэж ингэж одоо ирсэн байдаг юм аа. Тэгээ хүмүүс маань одоо Монголд ангарах шиг маш сайн хүмүүдээс хот хөдөлгөж бүхэл орон нутаг даяараа хэрэгжилж ирсэн хүн болгон одоо сайхан сэтгэлдээ тэд нарт хүрч ингэж хэрэгжилж ирсэн. Тэгэхээр одоо бид нар бас энэ бүтээгдэхүүнийхэн одоо байдлыг ард түмэндээ илүү сайхан тодорхой ойлгуулах, илүү их одоо мэдээлэлтэй болгохын тулд ангаах ухааны, шинжлэх ухааны үндэсний их сургуулийн одоо Монгол ангаах ухааны олон улсын сургуулийн захирал доктор профессор дээд цэрэндээ багшаагаа өнөөдрийн ярилцлаганд өргөн оруулж байгаа бол их сайхан одоо боломж их талархалтай сайхан одоо юм болж байна л да. Тэгээд багш танаас бол энэ барах шууны тухай, барах шууны хүмүүс одоо хэрэглэж ирсэн тухай, энэ түүх шаш дээрээс өгсөн одоо хэдэн тооны асуудлыг би танд тавьж одоо нэг ард түмэнд одоо тодорхой хэлбэрээр ярьж өгөөч гэж хүсэх гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд нас одоо ингэж асууж байна. Барах шуу гэж юу юм бэ тийм ээ? Одоо зарим хүмүүс болгоны баасл гэж ярьдаг, зарим хүмүүс энэ одоо хэр судлагдсан, барах шуу одоо ийм юм уу? Эсвэл эмийн түүхий юм уу? Эсвэл уламжлалт одоо ангаах ухааны одоо түүхэнд тийм ээ энэ барах шууны хэрхэн яаж хэрэгжилж ирсэн байдгийг, гарал үүслийнхэн тухай одоо ямар судалгаа байдгийг бэ? Энэ талаар та хөдөлмөрчтэй өргөн барихгүй. За үзэгч та бүхний өдрийн амгалан ирээ. Одоо бас нэг 4-5 жилийн өмнө хэдэн залуучууд барах шууны судалгааны талаар ирээд уулзж ирсэн. Тэгээд мэдээж одоо Монгол орнд байдаг байгалийн нөөцтэй ийм эмийн түүхийдүүдийг судлаж хүний эрүүл мэндийн төлөө янз бүрийн бүтээгдэхүүн, биологийн нэмэлт бүтээгдэхүүн байсан ч хамаагүй. Одоо ийм гаргахад зорддог, ийм ажил хийхээ зорж ирсэн залуучууд уулзаад их олзуурч ирсэн.
Тэгээ тэр ажил нь одоо ажил хэрэгж болж явсаар байгаа. Өнөөдөр нь Монгол Алтан Маргашуун гэж нэгэнт одоо Монголын ард түмнийг хэрэглээд бараг татчихсан. Ийм одоо сайхан брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн би бол байна. Би юунд одоо тэр хүмүүс талархдаггүйхээр ерөөсөө тэр хүмүүс бол эхлээд эрдэмтэд хандсан. Ерөөсөө ингээ Маргашууныг үйлдвэрлээд мөнгө болоод ашиг олохоос илүү судалгааны хүмүүстэй хандаж яаж судалгаа хийх вэ? Яаж хамтарч ажиллах вэ гэдэг тал нь надад бол их таалагдчихсан л да. Тэгээд энэ Шинжлэх ухааны академийн ерөнхий бас соёлын биологийн хүрээлэнгийн цэрэн дулам профессор бид нар ингээ ярилцаад тэгээд нэг хэсэг бүлэг хүмүүс бол одоо дотор нь агуулгаж байгаа биологи идэвхтэй процессыг судлаа. Нэг хэсэг хүмүүс нь одоо Маргашууны технологийн загвар боловсруулъя. Нэг хэсэг хүмүүс нь бол Маргашууныг ямар өвчний үед одоо хэрэглүүл илүү үр дүнтэй байна гэсэн фармакологийн судалгаа хий гэсэн олон талаас нь ингээд судлаад тэгээд өнөөдөр бол ямар ч үсэн бүтээгдэхүүн бол судалгаа шинжилгээтэй нотлогоотой зохиосны эрүүл мэндийн яамнаас одоо биологийн нэмэлт бүтээгдэхүүнийхээ зөвшөөрөл аваад үйлдвэрлэхээ зөвшөөрөл аваад ингээд технологийн гормынхаа дагуу үйлдвэрлээд явж байгаа нэг сайшаалтай. За Маргашуун бол мэдээж түүхийн хувьд аваад үзэх юм бол 3-5 мянган жилийн түүхтэй гэж. Ер нь хамгийн анхны эртний ном судрал бичигдэж үлдсэн ийм одоо байгалийн бүтээгдэхүүн. Тэгэхээр хүмүүс бол янз янзаар ойлгодог юм шиг. Ерөөсөө Маргашуун бол байгаль дээр байгаа биологийн амьд элементүүд хоорондоо эсэлдээд хоорондоо бодисын солилцооны уруулд ороод бий болсон тийм эрдэс. Тэгэхээр зарим судлаачдад Маргашуун бол эрдэс дагуулдаг микро макро элементүүдийг агуулдаг, ургамалд агуулдаг, бодисыг агуулдаг, амьтанд агуулдаг, уургыг агуулдаг гэж. Тэгэхээр ерөөсөө тэр байгаль дээр явагдаж байгаа тэр алтан өндөр уулны одоо хад асган дотор явагдаж байгаа биологийн эсэлтээр үүссэн энэ бүтээгдэхүүн бол гайхамшигтай. Тийм учраас би нэг одоо хэлэх дуртай. Маргашуунууд чиглэлд байгаль өөрөө цэврээр нь үйлдвэрлэсэн. Бид нар одоо байгальд үйлдвэрлэсэн байгаа зүйлийг авчирээд хог шарооноос нь салгаад хэрэггүй байгаа хүний эрүүл мэндэд байгаа хортой процессыг нь ялгачаад тэгээд шууд хүнд хэрэгжилж байгаа. Ийм л байгалийн цэвэр бүтээгдэхүүн. За судалгааны хувьд бол Оросын холбооны улс бол маш их судалсан. Шакирова институт гэдэг алдартай тийм судалгааны том төвд Маргашууныг судалж Оросын одоо 30 гаруй эрдэмтэд Маргашууны чиглэлээр судалгааны ажил хийж докторийн зэрэг хамгаалсан. Түүнээс гадна одоо маш олон ийм яг одоо Европын анагаах ухаантай адилхан тийм таблетийн эмүүдийг үйлдвэрлэж гаргасан, эмийн үйлдвэрлэл болгосон ийм зүйл юм аа. За манай орны хувьд бол Шинжлэх ухааны академийн дээр анх байгалийн нэгдлийн хүрээлэн гэж Монгол улсын шинжлэх ухааны гавь сэтгүүлтэн академик шинжлэх ухааны доктор профессор Хайд багш удирдлаганд бол 1960-аад оноос хуучнаар бол ардын хүрээлэл бол маш их судалж бид нэр оюутан байх үед ч гэсэн Маргашууныг авч ирээд цэвэршүүлээд буцалгаад нэг тогоонд хийгээд буцалгаад нөгөө дээдлийн хогийг аваад дахиад нэг тогоонд хийгээд буцалгаад тэр үеийн технологи бол тийм байсан. Тэгээд цэвэршүүлж гаргаж аваад тэгээ хуурашуулдаг тийм технологи байсан л да. Тэрнийг утгах юм бол өнөөдөр энэ Монгол алтан Маргашууныг үйлдвэрлэсэн тэр одоо Данийн оруулж ирсэн технологи бол үнэхээр одоо сайн технологи гэдэг одоо тийм үү. Тийм учраас бол Маргашуун бол олон мянган жилийн турш одоо хэрэглэж ирсэн. За ялангуяа улам сонгох ухааны ном судар дээр нь ялангуяа эмийн номонд Маргашууныг бичээгүй ном бараг байхгүй. Маргашууныг бол илэгний алшаа гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл илэгний өвчтөй хүмүүст бол Маргашууныг бол эмэнд хэрэглэж байгаа. Одоо энэ бол байгалийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн. Улам сонгохонд бол эмийн хэлбэрээр бусад эмийн төвхөдтэй нийлүүлээд эм болгоод хүнд хэрэглэж байгаа. Маргашуун 5-ын тан гэж Маргашуун 5 гэдэг юм байна, Маргашуун 9 гэдэг юм байна. Тэр нь элэг хотоодны эмүүдэд бол өргөн хэрэглэдэг бол ийм эмүүд бол маш их байна. Тийм учраас Маргашууныг одоо судлаачдын анхаарлын төвд одоо хүртэл байсаар байгаа. Бидний судалгааны ажил эхлээд явж байхдаа юуны геологийн хүрээлэн дээр эрдцийн лаборатори Маргашуун дотор агуулгадж байгаа макро микро элементийн бүтцийг нэлээд үзэж ирсэн. Тэгээд тэр одоо ер нь Оросын эрдэмтдийн судлаад гаргасан Маргашуун дотор агуулгадж байгаа
макро микро элементийн агуулмж бол нэг 25-аас 30 гаруй тийм бодис агуулж байна гэж. Эрдэс элементэд агуулж байна гэж. Тэгээд одоо энэ сүүл бид нар ярилцаад одоо Монголын одоо лабораторийн зарим нэгэн одоо хангамж тийм сайн биш учраас Америкийн нэгдсэн улсын яг энэ юуны эрдэс тодорхойлдог том лабораторид аваад судлуулад энэ одоо Монгол Алтан багшийн дотор агуулгадж байгаа микро макро элемент бол 46 байна. Тэгээд 46 агуулмж. 46 агуулмж дотор хамгийн өндөр агуулмж тань кальций, магний, фосфор. Өнөөдрийн одоо ард түмний эрүүл мэндийн дунд одоо яригдаад байгаа ясны сэлгэгжилт, сахарын өвчин гэх мэтийн эрдэсийн одоо тэнцвэргүүдэлтэй алдагдaltaд хэрэглэгдэж байгаа энэ процесууд бол энэ баргашин дотор агуулгадгаар сайн юм л да. Тийм учраас бол энэ баргашин гэдэг бол ерөөсөө хүний биеийн бодисын солилцооны тэнцвэрийг засахад чухал үүрэгтэй. Манай орчин аргаханд бол заавал одоо нэг өвчний ноцлогоор зүрхэнд сайн ч гэдэг юм уу, илгэнд сайн ч гэдэг юм уу, өөрийн сайн гэж асуух гэдэг тийм. Гэтэл баргашин бол ерөөсөө хүний биед явагдаж байгаа эрдэсийн солилцоонд төлөвлөлт. Эрдэс гэдэг чинь өөрөө уургийн солилцоонд оролцсон, витамины солилцоонд оролцсон. Тийм ээ, бодисын солилцооны бүхий л үйл ажиллагаа эрдэсээр дамжиж явагдана. Тэгэхээр энэ баргашин дотор агуулгадж байгаа микро макро элементүүд бол бодисын солилцоог засдаг. Тийм ээ. Одоо тэр юуны Шакирова институтын гаргасан судалгааны зарим үр дүнгууд бол байгаа шүү дээ. Жишээлбэл илэгний өвчтөй хүмүүс маш их хэмжээгээр хэрэглэдэг. Илэгний эсийн задралыг багасгадаг гэдэг. Дээрээс нь одоо тийм ээ, эмэгтэйчүүдийн одоо цэвэршилтийн үе ясны сэргийлэлтүүд маш их хэрэглэдэг. Тэр бол одоо мэдээж бас нөгөө ясанд явагдаж байгаа дааврын зохицуулга алдагснаас болоод кальций фосфорын нутагдлж гэдэг юм. Ийм маягаар бол маш их судлагдсан юм гэх юм аа. За тэгээд одоо энэ уламжлалт дангаа ухаанд хэрэгжилж байгаа ургамлын гаралтай, амтны гаралтай тийм ээ эрдэс элементүүдийн одоо энэ аль төрлийнх нь баталгаа нотлогоон дүрмжилсэн тийм одоо байхыг л хэрхэн болгож яана л да сүүлийн үед тийм ээ. Тэгэхээр манай одоо улсын хэмжээнд одоо дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд ер нь баргашинтай холбоотой тийм судалгаа нотлогооны ажил нь одоо явж байгаа. Таны хувьд жишээлбэл баргашинтай холбоотой ямар хэмжээний судалгаа шинжилгээний тийм мэдээлэлүүд байна уу, хийсэн бүтээлүүд байна уу? Энэ талаар бас нэг тань шаарч өгье. Тав сая баргашиныг одоо хүмүүст өгөөд сайхан үр дүнгээ сайхан ярьлаа шүү дээ. Одоо үнэхээр энэ чинь бол нэг юм нотлогоотой өөрийнхөө ярьж байгаа юм дээр судалгаа хийчихсэн тэрийг одоо итгэл үнэмшилтэй ард иргэдэд хэрэглэх чухал байгаа юм л да. Манайх чинь нэг юм ам дамжсан яриагаар хэрэглээд байдаг. Тийм учраас бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улам шунгах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Улам шунгах ухааны эм танг өгж байгаа тийм орнуудад нэг рекомендац өгсөн байдаг. Зөвлөмж. Тэр бол ерөөсөө энэ уламжлалтын эм бол аюулгүй байх хэрэгтэй. Судалгаа шинжилгээтэй байх хэрэгтэй. Нотлогоон суурилсан байх хэрэгтэй гэж. Тийм учраас бол заавалчгүй шинжилх ухааны нотлогоо баталгаа бол хамгийн чухал юм. За энэ Монгол Алтан багшууны хувьд бол одоо дотор нь агуулгадж байгаа биологийн төвтэй бодисуудыг бол бүрэн тодорхойлсон. Бид нар бол илэгний өрөвсөл ясны сэргийлэлтийн үед энэ багшууны хэрэглэхэд хэрхэн нөлөө үзүүлдэг вэ гэдгийг судалж тогтоосон. Тийм учраас илгэнд сайн гэдэг нь шүү дээ. Багшууч ерөөсөө илэгний эсийн задралыг багасгаж байна. Илгэнд байгаа өөгчлөлтийн хэмжээг бол багасгаж байна. Тийм ээ. Холестерин бууруулж байна. Илэгний хоргоожуулах үйл ажиллагааг хангаж байна. Дээрээс нь илэгний өрөвслийн үед бол илгэн дотор агуулгадж байгаа тэр төмөр зэс цайр гэдэг микро макро элементүүдийн тэнцвэртэй байдлыг алдагддаг. Өрөвсөлтэй үед. Зарим үед бол төмөр ихсэн зэс буурж байна. Зарим үед бол зэс ихсэн хэрэг бол төмөр багасна гэх мэт. Тэр ийм микро элементүүдийн тэнцвэржилтийг их засдаг гэдэг нь бас судалгаагаар тогтоосон. За мэдээж бол ясны сэргийлэлтийн үед одоо бид нар янз бүрийн бэлтгэлүүд хэрэгжилж байна. Кальцийн бэлтгэлийг гадаадаас аваад хэрэгжилж байна. За манай сургуулийн эрдэмтдийн гаргасан бас энэ ясны сэргийлэлтийн үед хэрэгжилдэг кальцийн бэлтгэлүүд байна. Гэтэл баргашуун дотор агуулгадж байгаа кальци агуулганд маш өндөр. Тийм учраас бол ясны сэргийлэлттэй сэргийлэхэд заавалчгүй сэргийгдсэн ясыг эмчлэхээс илүү
Урьдчилан сэргийлэх. Урьдчилан сэргийлэх зорилго. Тэгэхээр урьдчилан сэргийлэх зорилгоор энэ багшин бол маш их сайн үр дүнтэй гэж би боддог. Бид нар бол одоо амьтан дээр янз бүрийн эмгэг заагвар үүсгээд тэн дээр уулгаад тэр лабораторийн шинжилгээний үр дүнгээр одоо судалгаа нутгаа болгож ярьж байгаа. Гэтэл амьдрал дээр хэрэгжилж байгаа байдал нь бол багшин бол урьдчилан сэргийлэхт бол маш хэрэгтэй. Ясны сэргийлжлээс урьдчилан сэргийлнэ. Одоо жишээлбэл Америкээс авч байгаа витамин гэдэг дууж байгаа шүү дээ. Тэр витамин дотор агуулгаж байгаа найрлуудыг та нар хараа. Энэ багшин дотор агуулгаж байгаа бодсон байж тийм. Тийм учраас өөрөөр хэлбэл микро макро элементийн тэнцвэрийг олох, бодисын солилцоог тэнцвэржүүлэх. Тэгээ хүний бие одоо нас ахаад ирэх тутам бодисын солилцооны алдагдлаас болж зарим нэгэн одоо хэрэгцээтэй элементүүдийг нөхөж авч чадахгүй алдчихээн тийм ээ. Тэрийг одоо нөхөд бол маш их чухал ач холбогдолтой ийм зүйл. Тийм учраас бол барагшууныг одоо манай Монгол орны төвшөнд бидний одоо судлаачдын хувьд судлаад илэгний өвчний үед ясны сэргийлэлтийн үед бол чухал үр дүнтэй гэдэг бол марталчаад байна. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн ийм хоёр бол азар тэнгэр шиг зэрэгтэй шүү дээ. Энэ бол одоо эмчийн жороор актив зарагдана. Эмийг бол бүр тусгай технологийн дагуу үйлдвэрлэж гаргаж ирээд энэ бол эм мема гэдгийг олгодог тэр фармакопея гэдэг том шинжилгээ байна шүү дээ. За биологийн нэмэлт бүтээгдэхүүн бол хүнсний дэлгүүрс гаргаж. Аптекээс авах бол хэрэг. Хүнсний дэлгүүрт одоо хаана байдаг? Дуртай хүн одоо аваад хэрэглэх боломжтой. За энэ бол эмчийн зааврын дагуу хэрэглэн эм гэхээр одоо жишээлбэл Оросууд бол барагшуунаар бол эм хийснийг бол бид маш сайн мэднэ. Жишээлбэл таблеткийн тийм хар нүүрсэн өнгөтэй эм хийгээд заадаг тийм. Манайд бол яг тийм эмийн хэлбэрт оруулаад одоо үйлдвэрлээд гаргаад зарж байгаа нь бол ховор юм. Тэгэхдээ бид нар энэ нөгөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүний аргаар гаргаж авсан зүйлээ эмгээд аптекийг зарчаад байна. Савлаад, капсул хийгээд тийм ээ. Манай улам зөвхөн баттай хажууд. Манай уламжлалт хамгаалах фонд бол энэ барагшин бол үнэхээр ийм хэрэг дангаараа барагшин биш. Бусад эмийн ургамалтай нийлээд барагшин 5, барагшин 9 гэдэг ерөөсөө ийм хэлбэр ингээ хийсэн ийм бүтээгдэхүүнүүд байна. Тийм учраас одоо энэ биологийн нэмэлт бүтээгдэхүүн гэдэг бол хүмүүс өөрийнхөө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг хүнсний дэлгүүр байж идэг эмчийн зааваргүй одоо өөрсдөө худалдаад аваад хэрэглэж болно. Эм гэдэг бол эмчийн заавраар хэрэглэдэг хортой зүйл шүү гэдгийг л би энэ үзэгчдэд бол ялгаж ойлгоосаа гэж хүсэж байна. Одоо миний судалгааны ажил бол нэлгэний өвчтөй хүмүүсийн илэгний өвчний үед хэрэглэдэг уламжлалт хамгаалах ухааны амьтан эрд зурмлын гаралтай нэлээх олон түүхийдүүдийг судалсан. Тэр судалгааны үр дүнд бол энэ илэгний өвчний үед бол энэ барагшин хамгийн их сайн үр дүнтэй. Илэгний өвч сэргийлэх зорилгоор байгаа шүү дээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор өвчнөө хөндрүүлчээр одоо нэлээд хүн чатанд нь орчоод тэрэндээ одоо барагшиныг уугаад эдгэн гэвэл бас хэцүү шүү дээ. Тийм учраас бол яг өвчнийхээ өөрийнхөө үе шатанд тохируулаад тэгээд дээрээс нь түрүүн таныг хэлдгээр нотлоготой лабораторийн шинжилгээ хийлгчээд барагшуунаа уучаад уцаагаар дахиад үр дүнгүй эргэж хянаад ингээд хяналтанд ороо ингээд явах юм бол энэ танд бол хэрэгтэй. Хэлэхэд бол өөрийнхөө эрүүл мэндийг одоо өөрөө хариуцдаг болсон. Хариуцлагыг эмчид даатгах биш. Гэрүүлийнхээ хүмүүс даатгах биш, өөртөө даатгадаг болсон учраас өөрийнхөө эрүүл мэндийн төлөө байнга анхаарч энэ одоо Монголоор алтан барагшууныг өөрийнхөө одоо бие организмын онцлог тохироод зөв зохистой хэрэглэвэл таныг одоо өвчнөөс урьдчилан сэргийлж бүрэн боломжтой л гэж би бодож байна.